Хараал хүрсэн харш. Сони юу вэ мушкануудаа? Өнөөдөр та бүхний мушка талах тийш орно. Фрая харшийн талаар хачирхалтай домог байдаг. Шинэхэн хосууд нүүж ирсэн боловч харшид гал гарч хосуудыг хэтих шаржигнуур болсон. Тэрнээс хойш энэ харш сүнстэй болсон юм. Аль хэдийн нуруугаар хүйж таагаад явчихлаа. Хосуудын үнэт эрдэнэс одоо ч гисэн энэ байшинд байгаа гэсэн. Энэ юу вэ? Шинэхэн хосуудын зураг юм байх та. Яасан бэ юу болсон? Суглаад хоцсон гэж хэлээж. Бид хоёр Брэд Пьютер мушка талхны галзуу бичлэгийг үзье. Энэ сүнстэй байшин руу ороод гарч ирээгүй. Жинхэнэ ажил олж хийхгүй дээ. Үзэгчдийн тоогоо нэмхийн тулд сүнстэй байшин руу орж байдаг. Яана гэж бодсон юм бол. Та энэ байшинг сонсч байгаагүй мүү? Их алдартай штэ. Дотор нь том үнэт эдэл нууцсан байгаа гэсэн. Юу? Үнэт эрдэнэсээ? Тийм ээ. Сүнстэй хосоод үлдээсэн ганган үнэт эдэл алт мөнгө байгаа. Та хайж гэж байгаа юм бэ ирэх мэ? Хаашаа байх вэ? Хурд явъя. Эрдэнэс өөрөө олдчихгүй шүү дээ. Би ормооргүй байна. Энэ бол бидний зүгтх ёстой хэсэг. Тэгж битгий бодоо. Эн чин тансаг харш. Эрдэнэс биднийг олоосой гэд хүлээж байгаа. Битгий аймхаа талах шиг бай. Миний хугацаа дуусах хэдэн залуу байна. Санаа зовхгүй юм. Зүгээр л сарсан баг байхнууд гараад явчлаа. Юу? Би айгаагүй. Та хоёрыг шалгаж байхад. Байцаарай. Их муухай газар юм шиг санагтаад байна ирэх мэ? Надад ч гэсэн. Гэртээ харж болох уу? Битгий айц тав та. Нарийн бовны газартаа суугаад байвал хэн ч эрдэнэс олохгүй. Борё. Цагаа үрээд байна. За. Сүнснүүд мөнгө хаан уусан байж болох юм. Ямар амар юм бэ? Бие барьж үз. Хөө, эрдэнэс шиг юм үнэртэж байх чинь те. Энэ биш, үгүй. Энэ биш. Энэ чинь юу вэ? Баахан хэрэггүй хогол байна. Яасан бэ? Тэр юм хардаа. Сүү. Энд чинь гимгүү хорхоо байна. Айх шалтгаан биш. Хорхоо гинэ. Олцоолоогүй бол битгий худлаа хашгираад бай мэдвүү. Гэхдээ би чамнаас айдг юм чинь яах юм бэ ирэх мэ? Тэр яах вэ? Өрөөг нэг зэцгээе. Би аймхай сүү биш. Би аймхай сүү биш. Оо, болж үз. Ингэж угаад гачлах гэж байгаа юм. Яваад хөргөх ч юм уу? Өөр газраас хай. Гүзэлзэгний чанамал байна ирэх мэ. Чанамал? Энийг хардаа. Жимсний чанамал. Айхан байхгүй гэж хэлээ үсттэй. Аймхаа шүү. Миний санаж байгаагаар та ч гэсэн надтай адилхан айсан штэ. За. Ингээд нөгөө эрдэнэс хаан байна. Хоёр давхурд байгаа юм болов уу? Хөө, тэгвэл хоёр давхарлоо. Ой, намайг хүлээж бай. Энэ намайг айлгаад байна. Зүгээр дундад 100-ны хоёрыг дуулга байна. Баян хүмүүс дандаа гэртээ тавьдаг юм. Энэ нэг л хажим байна да. Суу, төргөлж үзээ. Одоохон очлаа. Суу, бас яава. Энэ амар гоё дуулга сая хөдөлсөн. Энэ хуучны юм дотор юу ч алга. Чи айлдгүй дээ сүү. Бүх юм зүгээрээ сүү. Гэхдээ л энэ хоёрыг дуулга сая хөдөлсөн юм да. Би худлаа ярихгүй штэ. Шоко, би энэ байшинд үнэхээр итгэхгүй байна. Нэрээ сүнстэй юм болов. Сүү. Чи хорхоноос болж айж сандарсан. Бас жимсний чаналыг цус гэж бодсон шүү дээ. Сонсолтоо, энд нэр хачи юм байна. Намайг айлахаа бол. Шоко, ардчих. За бас яава. Яасан? Олчихсон уу? Бас яагаад хашгираад байгаа юм бэ? Ханан дээр Ард чинь зураг. Зураг. тэр. Бас тэр. Та хоёр чинь яаж чад байгаа юм бэ? Миний ажил юм үсэнтэй биш ээ. Зүгтаад явчихж байгаа юм уу? Явж л байхгүй юу? Эрдэнэсийг олохороо би л авна шүү.
Та хоёр ч татгалзаж чадахгүй л дээ. Одоо явж Эрдэнэсээ олцгоё. Энэ мастер унтлын өрөө бололтой. Хэрвээ би баян байсан бол юмнуудаа орон доор нуух байсан. Тийм ээ. Энд байгаа гэж бодсон юм аа. Хөөх, Эрдэнэсийг олчихлоо. Сүнс. Тогтаарай. Яга дууттай чипс байдаг үлээ. Юу? Гүй. Энд яхаараа бүлээн кофе байдаг юм. Яхаараа ийм газар дууттай чипс бүлээн кофе байдаг үлээ. Нэг л биш байна да. Ха? Базара. Цоошин мөнгө байна. Сүү, шоко. Энэ ямар учиртай юм? Тийм ээ. Базара. Чи сая талхын ямар хурдан гүйж гарахыг харсан уу? Мөнгө нөх тэр $1 давны үсийг хэрэг болно гэж хэн санагд. Тэнгэр минь. Тэр задуу бидний банкнаас хугайсан мөнгөийг авах шахлаа шүү. Хулгайсан. Талхаар хинж тоглолтгүй юм шүү. Энэ хоёрт бусдыг хурах ямар байдгийг мэдрүүлээд байна. Энэ тоглоомыг хоёр нарийн бов тоглолтгийн урт бяслагнуулаа. Аймаар харагдуулахын тулд нүүрэн дээр чинь цөцгий түрхлээ. Нэрс үзээлгэний чанамлаар сүйт бүсгүй бодотлээ. Энэ хуучирсан орны давуугаар эртний хурмын даашинцыг хийлээ. Төгс. Одоо чи сүйт бүсгийн сайхан үгсэн сүнс боллоо. Шоколадтай сиропор сорив тавина. Наргил модны самрын өрмөг шанцаа хийгээд та хоёр дуу цаадсан. Ингээд гайхамшигт сүнс хосуу. Ингээд хувцалчихсан чинь үнэмшилтэй байна. Тэр тэнгүүдийг хуурах цаг боллоо. Базара гэрэлгэнд яаж хваа? Юу? Хөөе. Зурган дээр байсан хосууд байна штэ. Бидний тайван мөр Чөтгөрүүд яв. бидний авраач. Өөдгүй дээрэмчдэг ингэж байвал таарна. Энэ хуучны юм чинь юу вэ? Коко сүү хоёроо. Шоко сүү хоёртой их адилх юм аа. Хоёроо. Энэ зураг та хоёртой их адилх юм байна. Тэрнээс хойш энэ газар сүнстэй болжээ. Зурган дээр байсан хосууд байна штэ. Базара. Төрхөлөөгөр. Ноён талх тэр газраас буцаж ирэх гэж хэр удах бол? Хэн мэдэх вэ? Эрдэнэсээ андаа явж байгааз. Хойлоо буцаж ирсэн болсон юм. Энд би чих үзээд ивгүй байсан шүү. Сүнстэй байшин. За ингээд болчихлоо. Би яг жоох чиг болчихлоо. Энэ Халлоуины өчигний шилдэг хувцас гарцаагүй би доолно. Орхон Халлоуины баяртай явцгаая. Таяг 6-аа өнгөрүүлээрээ. Сүүлчийн үйлчлүүлэгчээ явуулчихлаа шоко. За, Халлоуины өдөр шүү дээ. Орой юу хийх вэ? Би гэртээ аимшигын кино л үзэн дээ. Харин чи юу хийх юм? Би найз бяслагтайгаа хамт нүрээ хувиргаж байгаад явж жигээр зоглуулнаа. Хөгжөлтэй. Хүлээгээрэй. Сүү, шоко. Надтай хамт хүүхдийн парк явах уу? Тантай хамт уу? Ятнааргүй байна. Хамт явъя л да. Халууны баяраар хүүхдийн парк орох бол миний мөрөөдөл штэ. Би бяслагтай хамт чихэр Нэг хайрцаг чихэр авч өгье. нэг хайрцаг уу? За би харж кино Чи маргааш ажилдаа ирэх хэрэггүй. ойлголоо. Та нарын хүссэн болгоныг биелүүлэх болохоор надтай хамт хүүхдийн парк яв. Тэгье. Хурдан явцгаая. Тэгье. Ноён талха ямар гоё юм бэ? Ямар байна? Хамт ирсэн зөвдсөн байгаа биз? Энд байгаад байлгүй явж тоглоом дээр сууцгаая. Явцгаая. Би гинэхэн Хайх юм юу ч алга. Иймэрхүү тоглоом дээр сууж байж л хүүхдийн паркд ирлээ гэж хэлж болно шүү дээ. Харин тийм илүү аймаар юм байхгүй юм бах та.
Тэрийг хардаа хоёроо. Сүнстэй байшин байна. Заавал орох хэрэггүй дээ. Чимээгүй байцгаа. Эхтэм энэ хөвд яагаад хинч байхгүй Харин тийм ээ. болов? Дэндүү аймаар юм болохоор тэр юм байх та. Хурдан орцгоо. Яагаад юм эвгүй юм бэ? Сүнс гарч ирэх гэж байгаа юм шиг. Битгий. Мэмчин. Сваншултаа. Жаалууд. Арай энэ дотроос цус орж үсрээд гараад ирэхгүй үсттэй. Битгий гараарай. Битгий гарч ирээрээ. Чи юу? Энэ чин цус соргож юм уу? Ямар ч нүүр хувиргал талгаа. Би бүтлгүүцтэй. Юу вэ? Мэдхгүй. Энэ чин туршилтын өрөө байна. Тэрийг хардаа. Нэг юм байна. Юу вэ? Зүгээр л аяган бялуу байна штэ. Чи арай хангштайны дүрд хувирсан юм биш үсттэй. Ямар сүнстэй байшин гэхээр ийм байдаг байна. Инжиних Нийтийн оршуулга гэнэ. арагаас гараад ирэх гэж байгаа юм шиг л. Ухаараа харалтаа. Ноён талгаа та зүгээр үү? Юу вэ? Ямар ч бодог шунхаалга. Ийм ирүүлэл харагдаж байна да. Аймаар биш вэ нү? Уучлаарай. Сони. Ноён талгаа хамт явцгаая. Энэ одоо юу вэ? Энд зурагт байна. Ноён талгаа зурагт нь гинэ дасчихсан. Зурагтан дотор нь худаг байна. Тэрийг хардаа худаг дотроос гарч ирж байна. Ноён талхаа сүү. Сайн харалтаа. Намайг гаргаад өгөөч. 1 2 татаад. Чи зүгээр үү? Баярлалаа. Хөөх, үс чинь ямар гоё юм бэ? Хаана янзлуулсан? Ноён талхны өсчний газарт янзлуулсан. Энэ чинь юу вэ? Бөө мөнгө төлөөд орж ирж байхад сүнснүүд ямар ч нүүр хувирал таалга байна. Инхээр чинь яаж орлого орох юм бэ? Аимшир битгий ингэдэ уурдалдаа ирхмээ. Уучлаарай. Урмыг чинь их хугалсан уу? Уучлаарай. Өнөөдөр хаалавин гээд бүгд хамт бэлдэж байсан чинь нүүр хувиргагч маань ирэх замдаа осолд ороод нүрээ ботуулж чадсангүй. Цэнгэлдэхэд ирсэн хүмүүст сайхан дурсамж бүтээж өгөхийг хүссэн юмсан. Одоо тэр чухал биш ээ. Сүнстэй байшин дампуураад бид ажилгүй болох нь байна. Ингээд дуусаад. Мори маярхмэ. Харин тийм ээ. Ноён талхаа та эднийг хаалавны сүнс шиг хувиргаад өгчөхөд болно шүү дээ. Би юу? Ой, бидэнд туслаач ирэх юм ээ. Та алдартай үсчин болохоор биднийг аймаар царайтай болгож чаднаа ноён талхаа. Үгүй бидний үс тасах юм юу ч байхгүй. Тэрэнд битгий санаа цаава. Энэ шуламсын галтгоонд крем, жимс, сироп хэрэгтэй бүх зүйлс байгаа. Тэгвэл янзлаад үзэхгүй дээ. Ноён талхыг зөвшөөрнө гэж мэдсэн юм аа. Ноён талхаа. Цус сурагчийн гол зүйл бол цав цагаан царай. Хач. Уруудын кетчупээр час улаан болгож бутаад шоколадны сиропор ус хийснийхэн дараа шавгар эвэр хийгээд цус сурагч. Франкенштейний гол зүйл нь ногоо. Шоколадны гээлээр ус зураад шоколадны сиропор энэ тент нь ойдол зурсныхаа дараа ясан жигнэмгийг олоор нь хуваагаад толгойных нь хоёр талд наачвал хэнч харсан Франкенштейн шүү дээ.
Арга яс бол амар хаан. Холгоо дээр нь сүүн крем тавиад нүх шиг ухрахад онгор хой хамар зураад зэвүүн инээмсэглэлийн зураад өгвөл хүн аймаар арга яс болно. За бидэн боллоо. Халуун шулмас дутаж болохгүй. Чигнэмгээр малгай тавьсныхаа дараа хэрний сүүн крем түрхэд шоколадны үүрмэг цацаж өгөөд нэрсний чанамлаар уруулын будж хавал халууны шулмас болчихж байгаа юм. Яг л Halloween-ийг төрөөчиг байна. Ирсэн зочнож бүгд айх байх. Ноён талхаа танд маш их баярлалаа. Эцэст нь ингэж нэг дөртө орж чадах нь. Энэ үхний төлөө зүгээр дээ. За, зочдоо онцгой халууын бэлгэлтэй. Мэдээ. Чөтгөрүүдээ баярлалаа. Сайхан үзүүлбэр үзүүлээрэй. Баяртай. Сайн яваарай. Хөх, өнөөдөр ч гэсэн эрхмээ та сайн зүйл хийлээ шүү дээ. Эд нарч цалингаар тасрахгүй л юм байна. Нэрээ бодоод байсан чинь үс засны хөлс аваагүй юм байна. Эргээд орё доо. Хүлээгээрэй. Яагаад эндээс гарч иж байгаа юм? Би сүнстэй байшинд байгаа жүжигчдийн амар болгож хувиргасан юм аа. Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэнд хүн байхгүй шүү дээ. Юу, дотор жүжигчд байсан шүү дээ. Яалаа гэж дээ. Жүжигчд хараахан ирээгүй л байна. Халауны баяр болж явахад сүнстэй байшингаа нэгээгүй байдаг яах учраач болохгүй байна. Шуурхай мэдээ. Өнөөдөр талхчны хотын хотны зам дээр том хэмжээний осол гарсан байна. Уг автобусанд талхчны хотын сүнстэй байшинд ажилладаг жүжигчид сууж явсан бөгөөд одоогийн байдлаар бүгд эмнэлэгт хүргээгдээд байна. Хардаа сүнстэй байшинд таарсан жүжигчдтэй адилхан юм байна. Тийм ээ. Тэгвэл түрүүн бидний харсан талхнууд Жинхэнэ сүнс. Гэнт яагаад гүгээд явчих вэ? Энэ дотор юу харсан юм болов? Ээж, та хэдийг хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хурдан юм а. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волт болчихлоо. Хөөшөө, мундаг юм а. Өнөөдөр арай хол идэж чадган байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь нойрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газар таачлалд орчихлоо. Хөөмин чи мондөг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг дээ. Үсээ янзлуулах гэж ярьсан уу? Үгүй, сурталгаа тараах цагийн ажилтаа авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны хууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу гоо мүү? Хаа сайгүй заваарчихсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө идэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад улаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэргэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд.
Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх ойр товрдсан залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай эрхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлтчихсэн юм бэ? Үгүй би захиалаагүй шүү дээ үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй хэн тооцоо хийх үү? Йоо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч чинь Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг тантай танилцуулах уу? Болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг нь явуулчихсан болохоор захирлан зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу эрхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа игчин ажилд санаа зовох хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалгал болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй юм дээ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтгоо байна. Үнэрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэн мэдэх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх бачлаа. Нөгөө Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай, тэр жигэнсэн бов. Хаашаа хөдлөхгүй эндээ байж бай. Чи энд үлдэж байж ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцныг яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй мулгуу туслах ажилд саксо тооцооны ажилд бүгдийг явуулчихсан болохоор чи байхгүй очиход тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулгуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо жинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жинсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна.
Өнөөдөр ч гэсэн манай өсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талгаа өс засаад ядарч байна уу? Ноён талгаа та их ядарсан шүү. Ядрах юу яах вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Та ч надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах өсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава, Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны өсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын өсчин нь байна. Ноён талхны өсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байна. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. За, Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? харин тийм. Сүү, шоко. Бүгд энэ байна. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа тэрэлтэ. Хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвөө. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бав. Жигэнсэн бопол болохгүй. Инэдмийн баяр. Оглооны мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би хутлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвжөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил. Арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүг нэг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хардаа. Ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуунтай байна. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү, намайг яваад өгөхөр ус чиний харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа. Зүнхэн сайн нарийн бонус задуугаараа өгдөг штэ. Таныг муухай штоохор мөнгнаас л гэж бодсон. Сүү бие байна. Ноён талхад яаж туслахаа бодоцгоо. Баяраа би мэдлээ. Амгаагч хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга. Яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихсон. Сайхан хоолороо ноён талхаа. Би уудах юм уу? Онцгой үнэртэйдээ гэхдээ уучих юм бол шинээр төрсөн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү их сайхан шүл байна. Их баярлалаа.
Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж угаараа ирэх юм ээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна уу ирэх юм ээ? Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрөөлөөрэ таныг имлэгт хүргэе. Тех хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сууг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал удахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бид туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэдтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна иргмэ. Хоёулаа имлэгт ирчихлээ. Тэсэд гараарай. Иргмэ намайг сонсож байна уу? Хэдэн хуруу харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн бэ? Энд чи туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа хийе. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Үгүй би зүгээрээ. Эмчи өвчтөө ухаан алчих шиг боллоо. Зүрхний сахлаа өдөгч бил хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөнд алдмааргүй. Мэдлээ эмчи. Энэ талхаа би энд байна. Бүх юм сайхан болно. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амьдаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуунтай байна. Энд ч муу та. Эмчи хэлээч. Ноён талх амьдрах болов. Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис тасла? Ямар гээчийн хайчин эмч вэ? Энэ талхаа агаад жүжиглээд байна. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүуд үннээ хэлвэл ахиж танд хизээч идэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаханд шууд орё. Юу одоо гэж? Намайг тав. Ноён талхаа танд хийс гарахгүй. Би өмнөөс чинь үсчигээ сайн харнаа. Юу гээч нь вэ? Лоботомын хагалгаанаас идэвнэ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуургасан юм. Халууны шил хуурамч шоколадаар хийлгсэн. Бид хоёр зүгээр сүүг хуургах гэсэн юм а. Тийм бэлэг. Тийм бэлгэ. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анханасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүй л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их хайж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өршөөгөөрөө ноён талхаа. Хүнд металл. Рок н ролл. Тийм ээ, хонгор минь. Одоо яах юм бэ? Дэлгэр шиг амттай шүү. Хичээл зүтгэл минь талаар өнгөрч өглөө. Хэдүүлээ жинхэнэ ажил олж хийе дээ. Юу гэж байгаа юм бэ? Одоо хамтлагаа тарааж болохгүй. Тийм л дээ. Гэхдээ Эд шүтэн ширшидтэй гэж юу? Ингэж нэг олон танигддаг өдөр ирдэг байж. За, аавдаа хүрээ тэр.
Тэд чадчихлаа. Гурвуулаа тэтэн шиг байсан ч болоос. Тэд чин загварлаг штэ. Загварлага. Ой, өршөөгөөрэй. Яаж туслах вэ? Гарын үсэг авах юм уу? Тийм үү? Йоо, үсэг чинь хэн заасан? Халах үс чинь? Энийг хартаа. Өчигдөр харсан нөгөө залуус байна штий. Үнэхээр энд үсээ засуулсан юм шиг байна. Хідүүлээч гисэн ийм болгодог гээд гоё л да. Яац та. Бөмбөрөө зөвшөөрч гинөө. За. Рок хөгжмийн эрч хүчээр үсээ засуулцгаая. Сайн уу? Үсээ ингэж засуулмаар байна. Хүнд металл хөгжим гэж сонсч ирсэн үү? Жинхэнэ зэрлэг бидний гаргадаг хөгжим хаач? За боллоо. За бүгдээрээ наашаа ирээд суугаарай. Тийм ээ. Энэ хуудсан дээр шиг засуулах юм уу? Тийм ээ. Бид бялуунуудад хамгийн мундаг гэдгээ харуулмаар байна. Одооний энэ хүүхдүүдийгүү. Ийм үстэй байхад гурвуулаа бүх цаг үеийн хамгийн шилдэг рок хамтлаг байх болно. Яг зөв. Супер рок н ролл. Юу гэж рок гэж юу гэдгийг харуулдаг өндөө. За, засаад болчихлоо. Энэ чинь юу вэ? Үгүй. Юу болоод байна? Энэ чинь юу вэ? Бид яг л pop хамтлаг шиг харагдаж байна. Та чинь юу хийчих вэ? Энэ аль нь танд рок н ролл шиг харагдаад байна. Юу гэсүг? Хэлснээр чинь зассан. Хөөе. Ингэж засуулъя гээгүй штэ. Хөөе, буцаад хуучин хэвэнд минь оруул. Хуучин хэвэнтэй? Хичнээн их зүтгэл гаргасны минь мэдэж байна уу? Орд сонол гэхэд дангаараа $100. $100? Үгүй танд нэгч цээ төгөхгүй. Алив явцгаая. Үгүй. Монго төлхөөс нааш явахгүй шүү. Юу? Ойлч үз. Бидийг мэдэхгүй л байна да. Найзуудаа уура мэдрүүлээд өгье. Рок н ролл! Та хоёр зүгээр үү? Энэ мо талах. Одоохон хашираагаад өгье. Рок н ролл. Хүлээ. Өөрсдийгөө хардаа. Янцтай. Рок н ролл. Ох, янцтай харагдаж шүү. Рок н роллын хүчийг би дотроосоо мэдэрч байна шүү. Ийм байхад гацаагүй олон шүтэн бичрэгчтэй болно. Тийм ээ. Миний тоо шинхэн урлагийн бүтээл. Миний өгсөн нэр бол ууртай үс. Үс тасал тэн шин арга. Ууртай үс. Өссөн зүйлийг чинь өгөхийн тулд эхлээд уур хилэнг чинь гаргах ёстой байсан юм. Таны төлөвлөгөө байсан юм уу? Анхнаасаа мэдж байсан байх нэ. Биднийг уучлаарай. Таныг алдаа гаргачихлаа л гэж бодсон. Биднээс мөнгө салах гэсэн хөгшин шарсан талах гэж бодлоо. Гэтэл ажиллаа хийж байсан байна шүү. Тийм ээ. Одоо мөнгө төлөөрэй. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Та хоёрт хэд байна? $100 хүрэхгүй юм шиг байна да. $50 дутчих шиг боллоо. Татвараа нэмээгүй байгаа. Адагтай ноёдоо.
Алгаа ташаарай. Манай шинэ дүү ноён талах үсчний газар. 아무도 날 찾지 않지. 그래 너만이 날 보고 있지. 이제부터라도 뭔가 달라지겠어. 이제 다시 태어나는 거야. 와우. 중요한 건 내 생각과 내 마음. 날 지켜보라고. Сушими жуулчд. Ашгүй нэг талхны мохлог хотод ирлээ. Ингээд бүгдээрээ аяллаа нэглүүлцгээе. Хайда! Хинэ! Ой харта. Энэ бялуун ордон байна. Ямар гайхалтай юм бэ? Их гоё шилтгэн юм аа. Зүцгэн штэ. Би хамгийн том шүтэн биш хэрэг чинь. Бид чам хайртай. Юу за. Суши хотоос жуулчид ирсэн гэж сонссон. Харвас бүтлэхгүй амьтад байна. Суши хотын жуулчдыг баян гэдэг. Тэдний оронд би баян болохын тулд яаж мөнгөний салгах вүлээ? Аха! Тийм ээ. Тэнийг юм чинь бүтэж магадгүй. Хямдрал $1. Энэ юу вэ? Амьдралтай худалдаа байна. Бас бүх зүцгийг хямдарч гэж. Ямар хөөрхөн юм бэ? Энэ бас эш гэсэн. Ямар хямдхан юм бэ? Эртэж чипс загс барина гэж. Одоо бүгдийн зах дээр зарнаа. Юу вэ? Хой туна чиний сашими ус алга болчихжээ. Хаашаа алгуулчих вэ? Хулд чиний үсгсэн алга болчихж над шиг хаалцсан болчихлоо шүү дээ. Миний салман алга болчихж. Миний дүрс, хайртай дүрснүүд минь. Миний шарсан өнгөчсөн алга болчихж. Хэн нь ийм юм хийдэг вэ? Гадаад руу аялбал аюултай гэж мэдсэн юм а. Бидний үсийг аваад явчихлаа штэ. Тэрийг уншдаа. Үсээ буцааж авмаар байгаа бол энэ байшин руу ир. Энэ залуу хэрэгтэй юм байна. Явцгаая. Хөдлөөд. Хатгаас өмнө хурдан очиж авъя. Ямар их уур хурж байна. Ястаа бүдүүлэг юм. Ямар их уур хурж байна. Явцгаая. Эдний үсийг буцаагаад өг. Бүгд энд байж шүү дээ. Ястаа гоё харагдаж байна. Энэ чинь биднийх. Хөөе, автомат машин байна штэ. Нэг сая. Ямар их юм бэ? Бидний юмнууд штэ. Машиныг цөмцөхөд онгоолгоё. Тийм ээ. Бидний юмнууд. Одоо хэнийг болсон гинэ? Юу ярьж байна? Мэдээж минийх болсон. Миний газар нутг руу зөвшөөрлөгөө хадуу шоронд орно. Виу. Цагта. Мэднэ үсттэй тийм ээ. Хой, муу хулгайчаа. Бидний үсийг хулгайлчаад Үсийг нь барьцааж мөнгө нэгэж байна. уучлаарай. Би үн гаргадаггүй шүү дээ. Талхны Монгол хотод ингэж л бизнес явуулдаг. Ингээд нэрэ та нар үсгүй байж яаж онгоцон цуух юм? Хайртай сашими ч байхгүй бол та нар паспортны зураг шиг харагдахгүй. Тиймээс гэртээ хармаар байгаа бол надад бэлэн мөнгө авчрах болж дээ. Муу мангас. Туна сэтгэлээ бариараа гуй. Туна. Эндээ ингээд гацчихлаа. Хизэж гэртээ харж чадахгүй нэ. Үгүй. Бууж өгч болохгүй. Бүгдээр юу хийж чадах вүлээ? Тэрийг хардаа. Зүцгийн самбар байна штэ. Царайлаг нь үнэн штэ. Гэхдээ тус болохгүй штэ. Үсээ яаж авах вэ гэдгийг л бодоцгоё. Үгүй. Сайн харал даа. Тэр халтартан энэ үлчинд үсээ засуулдаг гэсэн байна штэ. Ноён талх энд ажилдаг уу? Тавдаа морил ирэхмээ танд яаж туслах вэ? Нөгөө бид Суши хотоос ирсэн юм. Бидний үсийг хулгайлчихсан юм а. Тусламж хэрэгтэй байна. Сүү яасан бэ?
Ноён талхаа. Бидний үсийг хулгайлж гисэн юм. Уг нь толгой дээр их гой сашимитэй байсан юм л да. Таны хийж чадах ямар нэгэн байгаль ёстой. Бидэнд туслаач тийхүү. Тэгэхээр та нар жинхэнэ сүшиний хэсгүүд байсан байх нь. Гэхдээ бүгдээрээ бөөрөнхий будаа болчход гэртээ харж чадахгүй тийм байц? Тийм. Та нар алцахгүй. Бүгдийг чинь эсэм минь гэрлүүч нь буцаана. Суу, яваад агуулгын өрөөнөөс тэлцэг нүр аваад ир. За. За. Эрхэм Такояки энэ хутгийг өөрөө хийсэн юм. Ямар гайхалтай юм бэ ноён талхаа. Зүгээр суут юм аа. Та үнэхээр гайхалтай. Яасан ч хийлдэг юм. Дараа талхны мухлах хотод ирэхээр чинь өөр загвараа засч өгнө. Ноён талхаа. Та бол миний хайр халамж ноён талхаа. Баярлалаа ноён талхаа. Жинхэнэ суутан. Та бас нэг сэтгүүл дээр гарчиж. Энэ удаа бас юу гэж байна? Даруухан баяхэр би даанч мундаг юм да. Алтар тавьяач хэцүү шүү. Гадаа бараг сая үйлчлүүлэгч байна. Тоглож байна. Хадгаламжийнхаа мөнгөөр шинэ үстэй болов. Чихрээс шин хамгийн гоё гисэн. Аяллийн бүх сэтгүүл дээр гарсан байна лээ. Би тогтлоод байна. Би чи халзарсан загснаас өөр юу ч хөө хоцорлоо доо. Сая гэж арайх мөгдөгчхүү. Дээрэлхүү пирог. Энэ үнэхээр гоё байсан бэ? Үгүй, хүлээж. Миний зам саад болохоор ингэдэг юм та. Түүнийгүй нүхтэй хайрсан болцох юм. Юу гарсан юм? Холдооч. Нөхөө аимшигтай дээрлэхүү пирог байна. Ингэдэг гэсэн. Бүтэн уута шоколадтай чипс хулгайлцгаад бүгдийг нэгэн зэрэг эддэг. Шоронгоос оргож гарч ирсэн гэсэн. $1,000. Яагаад тэрдөө ганц сая байгаа юм бэ? Намайг ийм амархан буулгаж авна гэж саналдгүй шүү. Тэнэг самбар. Энэ хавьд дээрлэхүү пирог байсан гэдэг мэдээлэл авсан. Гэхдээ энэ хавьд байхгүй юм шиг байна. Өөр тийшээ явж хайцгаая. Яршигтай амьдтэй гэдэг эднээс нуугд гарах байж л таарна. Талх үс чиний газараа яг таарлаа. Олд. Яваач. Айдуу. Нөгөө алдартай газар чинь энэ юм бэ?
Яадаг жигнэг вэ энэ чинь? Оо, сайн байна уу? Энэ хаалга гадагшаа онгоод хэмэл да. Надад хамаагүй. Олдож үз. Альва, талах үс чин залууг яг одоо дуудаад ир. Би хүлээмээргүй байна. Энэ юу юм бэ? Намайг хүлээгээд байгаа мó? Нэрээ юу? Намайг танихгүй байна уу? Таних ёстой юм уу? Хоёулаа нэг сургууль төгссөн юм уу? Яасан? Би очирны хамгийн сүүлд очиж зогсъё тоо. Дугаар 37 таны ээлж. Энд байна. Биш яасын хотдгийг байж байгаа хол. Сайн сонс. Гадаа төрхийг нь бүрэн өөрчлөөд өг. Таныг тааргүй. Бүрэн нүүр будалтуу. Нүүр чинь бүр халтайжгүй ч. Яагаад байгаа бэ? Амаргүй ажил байна да. Гэхдээ би сорилтон дуртай. Зоригтой юм гэж. Олигтойх юм хийгээд хэрэг. Үгүй бол амлая. Танахыг газартаа тэгшлэн шүү. Тэг шаардлагагүй те. Одоохон муухай царайг чинь өөрчлөөд өгнө. Юу? Хөдлөө дэмийл байх шүү. Хайчиг хуц шүү. Дайжгуулсан юм шиг байна. Дайжгүй гин шүү. Энэ замбраагүй юм харал та. Яаж дайжгүй байх юм? Бас энэ ханаас нь харсан хорон санаа чинь харагдаад байна. Миний гялалзах хот арга урмыг минь хугалж байгаагүй. Гэлс юу? Энэ ширүүн царайгаараа чи миний хэв маягийг муухай болгочихлоо. Чи чинь арай гэмт хэрэгтэн биш үстэ. Байцаараа. Би хөөрхөн гүнж аяган белуу шиг харагдаж байна шүү дээ. Альвэ талха чи чаднаа. Тийм ээ. Юу чадахыг чинь харъя. Төгс болжээ. Хөөх. Гайхалтай хинч намайг гэж танихгүй. Хитэг өхөө хуучны анд минь. Үгүй. Бас л биш байна. Урд насанда ямар хэм хийсэн болоод ийм үдшгүй муухай хөшин тариатай болчихдог байна. Миний хөөсөн чигэртэй хийм чамаас босоод үйлчлүүлэгч нарт зогтдог. Ой, энэ үс намайг чихэрлэг амттай харагдуулж байна. Тийм биш байна уу? Аимшигта нүд шатах нь шоко хаалгаа. Сүү өнөөдөр манай хаасан гэж хэл. Бас л хэлээ. Намайг зөв хийж дуусгаас нааш тэнч гарахгүй шүү. Хэнч шүнжин ажиллахад бэлдээрээ. Тэнгэр минь би тийм муухай байгаа мó? Маргааш уулзын ноён талхаа. Би одоо нэг шив шинэхэн праг боллоо. Яг зөв. Хөөрхөн пирог хадагтай хэв маяг яг болно гэж мэдээд байсан юм аа. Би ч мундаг шүү. Маш их баярлалаа ноён талхаа. Таныг би санаж явнаа. Баярлалаа ирэхмэ. Удахгүй уулзъя. Эмээ сайхан боллоо. Аха. Мууцсан хөгшин пирогийг олоход ч амжилт хүсье. Би амьдралаа цоо шинээр эхлүүллээ. La la la